Сайн байна уу? Та бүхэндээ Sendly аппликейшнээр гадаадаас сайн дурын нийгмийн даатгалаа хэрхэн төлөх зааварчилгааг хүргэж байна. Аппликейшны сайд меню эзнээс нийгмийн даатгал хэсгийг сонгож сайн дурын нийгмийн даатгалын талаарх мэдээлэл, тооцоолуур болон төлөлтийг лавлах боломжтой. Харин сайн дурын даатгалын төлбөрөө төлөхийн тулд сайн дурын нийгмийн даатгалын гэрээ байгуулсан байх бөгөөд өөрийн хувийн мэдээллийг баталгаажуулах шаардлагатай. Та нийгмийн даатгалын шимтгэл төлөвчс рүү нэвтрэн өөрийн регистрийн дугаар, овог, нэр болон гадаад паспортаа барьсан зургийг оруулна. Таны мэдээллийг харилцагчийн үйлчилгээний ажилтнууд Sendly аппликейшн дэх мэдээлэл болон бичиг баримтын мэдээлэлтэй тулган баталгаажуулсны дараа та төлбөрөө төлөөрэй. Гадаад паспортын сонголттой байгаа бол та сонголт хэсэгт зураг оруулахаа битгий мартаарай. Харилцагчийн оруулсан мэдээллийг баталгаажуулсныг бид танд имэйлээр болон аппликейшн дотор мэдэгдэл хэсэгт мэдээлэх болно. Таны мэдээлэл баталгаажсны дараа гэрээний дүн, гэрээний дуусах хугацаа, төлөх төлбөр гэсэн мэдээллүүд аппликейшнд гарч ирэх бөгөөд уг мэдээллийг баталгаажуулснаар төлбөр төлөх хуудас руу шилжинэ. Энэ хэсэгт нийгмийн даатгалын ерхий газрын хан уул дургийн хүлээн авахнаас автоматар сонгогдсон байх тул та өөрийн шилжүүлэх данс эсвэл карта сонгон цааш өргөжлүүлэхэд хангалттай. Дээр дурдсан хан уул дургийн нийгмийн даатгалынаас нь гадаадаас төлж буй төлбөрийг хүлээн авах данс тул автоматар сонгогдно. Сайн дурын нийгмийн даатгалыг Sendly аппликейшнээр гадаадад оршин суугаа иргэд төлөх боломжтой учраас та профайл эзнээс өөрийн мэдээллийг дахин шалгаарай. Бидэнтэй дараах цахим хуудасаар холбоо барих боломжтой. Sendly үйлчилгээс авсан танд баярлалаа.